Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлээд иргэнээс үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахдаа C зураг шаардахгүй гэж мэдээллээ. Тодорхойлбол тухайн хилцээний бүртгэлийн ажилтан өөрөө C зураг авч бүртгэлийн системд оруулж үйлчлэгээ үзүүлэхээр болсон байна. Монгол улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт Монгол улсад буцхуулан хил нэвтрэх үнэлэх авахдаа холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өөрт ойр байрлах улсын бүртгэлийн хэлтэст ханддаг. Тодорхойлбол иргэний үнэлэх 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ мөн мэргэжлийн зурагчнаар авахулсан C зураг зэргийг бүрдүүлж очдог байсан юм а. За энэ нэгдүгээр бол бид нэр хуучин процессын хувьд бол иргэд зураг авахулдаг байсан. За дараа нь захиална, төлбөрөө төлнө. За улсын бүртгэгчийн хувьд бол түүнийг хямдаг, баталгаажуулдаг. За үйлдвэрлэл очиж хэвлэгддэг, дараа нь түгээж тарах гэдэг ийм үйлчлэгээнүүд бол байдаг байсан. Энэ маань өөрөө яг хуулийн хугацаанд энэ гадаад паспортын үйлчлэгийг бол бүрэн хийх нь магадлал өсөж байгаа гэсэн үг. За дээрэс нь үнэн зөв байх, бүртгэл өөрөө үнэн зөв байх энэ магадлалыг илүү үндсэлтэй болгож байна гэж ойлгож болно. Одоо яг газар дээр нь улсын бүртгэгч зургийг аваад мөн газар дээр бид нар гэргээ систем байдаг юм уу? Төлбөрийн бусад системүүдээр төлбөрөө төлж байгаа нь за яг захиалгыг нэг дор зураг захиалга төлбөр төлөх үйлчлэгээ нэг дор орж байгаа нэг давуу талтай. За тэгвэл иргэд одооноос эхлэн гадаад паспорт захиалгахдаа заавал мэргэжлийн зурагчны газар очих шаардлагагүйгээр шууд улсын бүртгэлийн байгууллагын харьяа нэгжид очиж үйлчлүүлэх боломжтой болж байна. Иргэдэд чирэгдэл учруулахгүй цаг зав болон санхүүд нь тодорхой хэмжээний хэмнэлтийг бий болгох хүрээнд дээрх үйлчлэгийг нэвтрүүлж байна.